Хичээлдээ эргээд тавтай морилно. Энэ бол асуудалтай зан үйлийн тухай цоврал хичээлийн маань 5 дахь модуль. Энэ хичээлд өмнөх 4 хичээлээр үзсэн сэдвүүдээ товчхон эргэж давтаад асуудалтай зан үйлийг орлож болох үр дүнтэй буюу функционал харилцааг хэрхэн зааж сурах тухай үзэх болно. Урьдчил нөхцөл суурилсан оролцооны тухай үзсэн хичээлээ эргээд саная. Сонголт хийх, эхлээд дараа нь гэдэг зарчим, анхааруулга өгөх, дэглэм хувиар ашиглах гэд урьдчил нөхцөл суурилсан оролцооны хэд хэдэн аргыг үзсэн байгаа. Эдгээр дэмжих аргууд бүгд үр дүнтэй бөгөөд хэрэглэхэд хялбар аргууд юм. Энэ аргууд хүүхдэд байдлыг өөрөө хянаж байгаа гэсэн мэдрэмж өгдөг, мөн хүүхдэд байдлыг урьдчилан мэдэх боломж олгодог. Ингэснээр хүүхэд асуудалтай зан үйл гаргахын оронд үгэнд орох нь нэмэгддэг. Модуль 3-т урамшууллын тухай үзэхдээ бид асуудалтай зан үйлийг орлох, хүсвэжтэй зан үйлийг хүүхдэд зааж өгөхийн ач холбогдлыг ярьсан байгаа. Орлох зан үйлийг зааж өгөхөөс өмнө бид хүүхдийн оронд өөрсдийгөө тавьж тухайн зан үйлийг ойлгохыг хичээх хэрэгтэй буюу өөрийнхөө хэрэгцээг хангахад нь тухайн зан үйл хүүхдэд хэрхэн тус болж байгааг ойлгох хэрэгтэй. Ихэнх тохиолдолд хүүхдийн гаргаж байгаа асуудалтай зан үйл өөрт нь үр дүнтэй бөгөөд ашигтай байдаг. Орлох зан үйлийг зааж өгснөөр бид юу хүсэж байгаагаа нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх зохистой аргаар илэрхийлэх арга замуудыг хүүхдэд хэлж өгч байгаа юм. Хүүхэд хурууга түлээд уйлж хашгирвал нийгэмд ойлгож хүлээж авна, харин хүүхэд ямар шалтгаантай мэдэгдэхгүйгээр уйлж хашгирах юм бол бид ABC дата мэдээлэлээ харж тухайн уйлж хашгирах зан үйлийн функцийг олж тодорхойлоод өөрийгөө илэрхийлэх, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн арга замыг зааж өгөх хэрэгтэй. Функционал харилцаа нь хүүхдэд илүү зохистой аргаар асуудалтай зан үйл гаргахгүйгээр хэрэгцээгээ хангах чадварыг олгодог. Тухайлбал хасрыг уйлахад хувцсны шошго нь хүзүүг нь хатгахад ингэж уйлдаг даа гэдгийг уйлж байгаа байдлаас нь ээж нь мэддэг. Гэтэл яг энэ байдал ээжинд иргэдэнд байхгүй үед буюу эргэн тойрны хүмүүс яагаад уйлж байгааг нь ойлгохгүй байхад үүсвэл яах вэ? Тэгэхээр хуруугаараа цамц руугаа заагаад тайл гэж хэлхийг хасарт заагаад өгөх юм бол хасрын хямрах шалтгаан багасч өөрийг нь ойлгож хүсэлтийг нь биелүүлэх хүний тоо нэмэгдэнэ. Үр дүнтэйгээр харилцахад нь туслах орлох зан үйлийг зааж өгөх үйл явцыг функционал харилцааны сургалт гэж нэрлэдэг. Функционал харилцааны сургалт нь асуудалтай зан үйлийг ашиглахгүйгээр олон өөр орчин нөхцөлд олон өөр хүнд ойлгогдож хэрэгцээгээ хангах хэрэгслээр хүүхдүүдийг хангаж өгч байна. Орлох зан үйл зааж өгөх гэдэг нь хэрэгцээгээ илүү амархан атлаа хурдан арга замаар хангахын тулд асуудалтай зан үйлийн оронд ашигладаг чадварыг хүүхдэд олгохыг хэлнэ. Орлох зан үйл нь асуудалтай зан үйлээс хийхэд харьцангуй амархан байх ёстой. ABC дата мэдээллийг ашиглан асуудалтай зан үйлийн функц буюу зорилгыг ойлгосны дараа бид хүүхдэд хэрэгцээгээ илэрхийлэх аргыг зааж өгч болно. Хүүхэд ярьдаггүй бол асуудалтай зан үйлийнхээ оронд хэрэгцээгээ илэрхийлэхэд нь туслах дохиог эсвэл харилцааны хэрэгсэл ашиглахыг зааж өгч болох юм. Функционал харилцааны сургалтыг явуулах дараах алхмууд байна. 1-р ямар зан үйл дээр ажиллах вэ гэдгээ болон тухайн зан үйлийн функц буюу яагаад тухайн зан үйл гарах болсон шалтгааныг ABC датагаа ашиглан тодорхойлно. Дараа нь тухайн асуудалтай зан үйлийг ямар зан үйлээр сольж болох вэ гэдгийг бодож болно. Дараагийн шатанд асуудалтай зан үйл илэрч болох үс нөхцөл байдалд орлох зан үйлийг үлгэрлэж үзүүлэн зааж өгнө. Эцэст нь хүүхдээр давтуулж хийлгээд зохистой зан үйл хийснийхэн төлөө урамшуулна. Хэрэв та орлох зан үйлийг үргэлж урамшуулж байх юм бол мөн асуудалтай зан үйлийг үргэлж анзаарахгүй мэт өнгөрөх юм бол хүссэн зан үйлийн давтамж нэмэгдэж асуудалтай зан үйлийн давтамж багасна эсвэл бүр дахин гарч ирэхгүй. Би амрая, хийгээд дуслаа, ус ууй, миний ээлж, надад орон зай хэрэгтэй, уучлаарай, би дургүй байна, болиоч, туслаарай, над руу хардаа, намайг тэврээч гэх мэт хүсэл хэрэгцээгээ зохистой байдлаар илэрхийлэхийг зааж өгөхдөө үг дохио зангааг зааж өгч болно. Орлох зан үйлийг зааж сургах 2 жишээ хэлье. Охин ээжигээ өөр хүнтэй ярилцах бүрт ээжээ гэж хашгирдаг. ABC дата цуглуулад харахад охин өөртөө анхаарал татахыг хүссэн үедээ ингэж хашгирдаг гэдгийг тогтоожээ.
Чимээгүй бай гэж хэлэх эсвэл өөрлөө нь харахад охин бусдын анхаарал татаж чадсан гэж үздэг учраас ээж нь нүдрүү нь харахгүйгээр хэсэг хүлээгээд хашгирч байгааг нь сонсоогүй юм шиг байна. Дараа нь охинт ээж дээрээ ирээд мөрөн дээр нь зөөлөн алгадахыг зааж өгнө. Тэгээд охин ээждээ ирээд мөрөн дээр нь алгадахад ээж нь охин руугаа анхаарлаа хандуулж "Яасан бэ миний охин?" гэж зөөлөн асууна. Өөр нэг жишээ. Хүү эвлүүлэх тоглоомоор байшин барих бүртээ бухимдаж, байшин нь нурах бүрт уйлж хашгирч хямардаг. ABC дата цуглуулсны үндсэн дээр дүгнэхэд хүү байшин барихдаа тусламж хүссэн үедээ ийхүү хямардаг гэдгийг ээж аав нь ойлгосон байна. Ингээд байшингаа барьж эхлэхийнхээ өмнө тусламж хэрэгтэй болохоороо хэлээрэй гэж сануулсан ч хүү байшин нурах бүрт хямарсан хэвээр байна. Энэ үед уйлхаа боль гэж хэлсний хэрэггүй. Эсвэл бидэнд ч хүрсний хэрэггүй. Аюулгүй байгаа эсхийг нь хүндлэнгөөс хянангаа чимээгүй үл тоосон байдалтайгаар тайвшрахыг нь хүлээнэ. Уйлж хашгирахын оронд юу хийж болохыг нь сануулж болно. Ингэхдээ үг, зураг, дохио, харилцааны хэрэгслийг ашиглан өөрийгөө илэрхийлэх боломжийг олгоод өөрийгөө зохистой байдлаар илэрхийлэнгүүт нь байшингаа барихад нь туслана. Хэсэг хугацааны дараа хүү тусламж авахгүй байгаа учраас уйлж хашгирах нэмэргүй юм байна гэдэг тэрхүү зан үйлээ багасгаж харин зохистой харилцааны аргыг хэрэглэвэл тусламж авдаг юм байна гэж ойлгоод хэрэгцээгээ зөв илэрхийлж сурна. Өнөөдрийн хичээлийг дүгнэхэд бид хүүхдийн зан үйлийн функцийг олж таньсныхаа дараа үр дүнтэй харилцааны сургалтаар дамжуулан орлох зан үйлийг хүүхдэд зааж өгөх боломжтой. Зохистой аргыг эзэмшснээр таны хүүхэд нийгэмд илүү хүлээн зөвшөөрөгдсөн аргаар хүсэл хэрэгцээгээ хангах боломжтой болно. Орлох зан үйлийг зааж өгөх үйл явцын эхний үе шатууд танаас тууштай байдал ба тогтмол урамшуулал өгөхгүй мартахгүй байхыг шаардна. Эцсийн үр дүнд таны хүүхдийн амьдралын чанар дээшилж өөр орчинд өөр хүмүүсээр хүсэл хэрэгцээгээ хангуулах боломжтой болно. Дараагийн хичээлээр бид хүссэн зан үйлийг нэмэгдүүлэхийн тулд ашигладаг урамшуулалт суурилсан арга стратегиудыг үзэх болно.